14 сургуулийн эхлүүлээ. За хүүхдүүд буугаарай. За өнөөдөр хатсан зохицуулах хүүхдүүдээ энэ хайртай чөлөөлөлөөрөө хүмүүсийн журамтай оролцох дараас гараа таньсан дээр гараараа багш нараа За 14 дугаар сургуулийн багийн агч барьс дээр яг босод баг тавирчдын хүүхдүүд таньсан дээр сууж. Багийн агч нь байна уу? 14. Ууцур дээр виз зохицуулалтаа хийдэг. Виз зохицуулалтаа яваа шүү дээ. Самбар авч одоо самбар дээр ч шаваад байна. За багийн агчид уулзрал руу оруулаад эхлэе. 14 дэх сургуулийн багш. За 14 биднээ 14. Эхний тэмцээн багийн агчид тэмцээнээр виз зохицуулалтын дүрмийн дагуу явал бусад хүүхдүүд машин болохгүй шүү дээ. Явган зорч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон шүү дээ. Машин тэрийг хэрэггүй. Хүүхдүүдэд гаргаж эсвэл явган зорч хэлбэрээр оролцсон шүү дээ. Машин болохгүй багшдраа та нар энэ машин болгож оролцуулахгүй хүүхдүүд явган зохицуулагчтай очихоор аагуур нь хоригдгүй аагуур явах ёстой гэдгээр мэдэх ёстой байхгүй юу? Тэс машин явах хэрэггүй. Явган зорчиж хэлбэрээр оролцсон шүү дээ хүүхдүүд чинь. За баярлалаа 14 дахь сургуулийн агчтай баярлалаа. За дараагийн сургууль 86 дахь сургууль. Айдад сургуулийн барьс дээр. За 14 дахь сургууль бид 3 зохицуулалт хийгээс 2 зохицуулалтыг хийдэ шүү. За баярлалаа. 80 дахь сургуулийн багийн баярлалаа. Энэ багш нар одоо ойлгоогүй юм уу? Уул нь
Би зохицуулт хийж байгаа явган зорчиг шин гарцаар гарна шүү дээ. Би машин гэж явуулсан энэ дээр ороод шүү дээ. Өдөртөмжөөсөө уншиж танилцсан байдаг дээ. Айн тамгаар сургууль ерөнхийдөө ойлгосон биз. За дараагийн 84-р сургууль. 84-р сургууль. За баярлалаа. 84-р сургуулийн багийн ахлагчтай баярлалаа. Алдаа байхгүй. Баярлалаа. Одоо 48-р сургуулийн хар сургууль. Багийн ахлагч байрлалаа. За баярлалаа. 48-р сургуулийн багийн ахлагчтай баярлалаа. За 90-р сургуулийн багийн ахлагч. Өчнөд сургуулийн багийн ахлагч нэг алдаатай шүү. 48-р сургуулийн багийн ахлагч нэг алдаатай. Явган зорчигч төгсөөдөгч тохио мэдэхгүй гарч штэ. За. За 94-р сургуулийн багийн ахлагч. За хий. За баярлалаа. За. За бас нэг алдаа гарлаа явган зорчиг. 97-р сургуулийн багийн ахлагчтай баярлалаа. Одоо 137-р сургуулийн багийн ахлагч. 137-р сургууль.